За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн дугаартаа би Монгол болон Хятад улсуудын хилийн шугамын талаарх маргаан болон хилийн хоёр талд салж гарсан салцгаас гэр бүлүүдийн тухай тэгээд сүүлд нь суулин хэрийн отрядыг яагаад шилжүүлсэн тухай баримтуудыг ярьж өгье шийдлээ. За тэгээд нэг хурал семинар нэг лекц ихтгэл тавьж байгаа юм шүү дээ. Нэг албархаг ирээд яах вэ? Өндөр тойр цуугаад нэг халуун цай оочлонго панг өрж байгаа юм шүү дээ. Мар хийгээ явчихаа. За Хятад Монгол хоёрын хилийн маргаан гээд яриа явчих юм бол эн чинь бүр өмнө эртнээс суулаа явчихна. Хэдэн мянган жил бараг манай эртний өмнөх үеэс болоод хүннүг өрний үеэс хойшлоод явчихна гэсэн үг. Тэгээ манай эртний доллар ороод ирэхээр Сиамби жужаан түрэг мөрөг гээд эн чинь тэрийг ингээд эхнээс нь яриад явах юм бол энэ бараг өнөөдөртөө дуусахгүй тийм өмнө өртний хилийн маргаантай хоёр улсаа гэж ойлгож болно. Тэгээд бүр наашлуулад 1691 онд халах монголчууд ерөн бүгдлээрээ манжчин гүрэнд дагаар ороод тэгээ нөгөө дарангуйллын үе чи үргэлжилж 220 жил үргэлжилж явсараад 1911 онд Хятадд нөгөө манжчин гүрний ноёрхол ганхаж эхлэхэд монголчууд бас өөрсдөө энэ дайлмаар нь хөдөлцгөөгөөд 1911 онд 12 сарда манжуудыг ялж хөөгөөд богдхаант засаглаа байгуулсан байдаг. За энэ үеэс чинь Хятадд болоо хятадууд өөрсдөө улсаа байгуулчихсан. За Хятадд яг тухайн үед 49 он хүртэл 11 оноос 49 он хүртэл чинь дундад иргэн улс гэж нэрлэдэг байсан юм шүү. Тэрийг бас мэдэхгүй нэг нь мэдээд аваарэ. Тэгээд Монгол яг тэр үеэс чинь хятадууд нөгөө газар нутгийн маргаан бол яг газар нутгийн хэмжээ тогтоох маргаан бол яг тэр үеэс эхэлж үүдэлтэй бол маргалдаж эхэлсэн. Энэ манайхын танах гэсэн маргаанууд бол жинхэнэ болж эхэлсэн байгаа. За энэ манжчин гүрний бас нэг юм нэмэт хэлгээд байна. Манжчин гүрний үед байхдаа тэр газар нутгийнхаа хэмжээг бас хэмжээ гэж хил хязгаар гэж бас нэг яг нарийн биш ч гэсэн байсан шүү. За 1695-аас 1850 он хүртэл бол за тийм уул ус тийм хошуудын бэлчээр аваад тэмдгүүдээр бол тийм газар нутгийн хэмжээгээ бол за тэмдэглэж бол Хятадаас тийм тусгаар бол байхын үед бол байсан. За тэгж явсаар за 1913 онд 13 оны 10 дугаар сард нь Орос Хятад хоёр улсын Бээжинд байгуулсан тунхаглалаар Алтай хязгаарт Хятад улс тагн Хуваагийн хязгаарыг болохоор Орос улс тус авахар хэлэлцэн тохирсон байд. За 1913 онд Хятадын засгийн газар Алтай хязгаарыг хүчээр нэгтгэн авахар үлэмж хэмжээний цэргийг Монгол төлхөө оруулж зарим газрыг эзлэн авснаар Монгол Хятадын хооронд зэвсэг төмөргөлдөөн бол эхэлсэн гэж ойлгож байна. За тэгээ 1913 оны 12 дугаар сард Монголын талыг шар сүмд байсан Оросын консул Кузьминский за Хятадын талыг торгуудын балтнаар төлөөлөн байлдааны ажиллагааг зогсоох хэлцээ байгуулж Алтай нуруугаар цагаан дүгн хүртэл цэрэггүй тийм бүс тогтоосон байдаг. За тэр 13 онд тэр Хятадын их хэмжээний зэвсгэлсэн цэрэг ороод ирлээ гэсэн юугаар за Монголын талч бас зүгээр байгаагүй тэр чинь бөөнөрөө зэвсгэлэн босцоогоод за 13-аас 12 оны сүүлээр за нэг 15 онуудад Монгол ч нэг алдартай бас энэ нэг айтар алдартай биш ч гэсэн 5 замын тулаан гэдэг нэг том зүйл болсон байт юм шүү дээ энэ ч үг. За монголчуудын санаа зорилго нь болохоор өвөр Монголын нутгийг Хятадын цэргээс чөлөөлөн өөртөө нэгтгэх зорилготой байсан бол харин Хятадын тал нь өвөр Монголыг алдахгүй байх төдийгүй за богдхаант Монгол улсыг устган түүний нутгийг булан эзлэх тийм зорилготой байсан байд юм а. За энэ дайныг Хятадд бол өвгөр жилийн үеийн гэж нэрлэдэг бөгөөд за дайны үед Хятадын үлэмж давуу цэргийн байлдааны ажиллагаанууд нь бүтлгүүтээд ихэвчлэн ялагдаж байсан тул гөмсгөр судалдаггүй бөгөөд их сурвалжуудад дандаа тийм нэг ялалт байгуулсан мэдээр худлаа тийм яриа их байдаг баримт өчгүүдэд дандаа тийм худлаа юмыг бичсэн байдаг. Энийг бас мэдээд аваарэ. За энэ хүү нөгөө байлдааны чинь удирдсан хүн чинь за нөгөө алдартай Мандай Баатар Дамдын сүрэн гэж хүн чинь байгаа шүү дээ. За тэгээ энэ хүү байлдаанд бол монголчууд бол бүр илт давуу ялж байсан. За барагцаагаар за нэг 10,000 гаруй цэрэгтэй Монголын тал бол байсан. Харин Хятадын тал бол 30,000 гаруй цэрэг зэвсэглээ ирүүлж байсан, дайтаж байсан гэдгээ. За улмаар 1900 тэгээд 15 он Монгол, Орос, Хятад гурван улсын алдартай Хяхтын гэрээгээр тогтоогдсон хаант Монгол улсын нутаг дэвсгэрийн зах хязгаар одоогийн Монгол улсын гадаад хилийн үндэс болж исэн юм гэдгээ. За 1921 онд ардын хувьсгалын ялснаар 20 дугаар зууны Монголын түүхэнд шинэ үе эхэлж дэлхийн олон улсын тавцанд тусгаар тогтносон бүрэн эрхэт Монгол улсыг дахин гарган улсын хил хязгаар газар нутаг ард түмний уламжлалт зан заншил соёлыг баттай авч чадгалаа үлдээсэн байдаг шүү. За тэгээ 1921 оноос нэг ардын хувьсгалаа байгуулад
нэлээд хүчрхэг болоод эхэлснээс хойш бол нэг айтар маргаан бол болоогүй. Тэгээ яг тогтсон тийм бас инх тунхас байгаагүй л гэсэн үг. Яг нэг дундын л байсан гэсэн үг л дээ. За энэ үед чинь за 30-аас за 40 он болоод за нэг халах голын дайн болоод эхэлсэн. За Японы Кантоны айран бол за Хятадын мужуудыг бол бүгдийг эзэлчихсэн. Тэгээ Монголын 100 хязгаараар орж ирсэн. За энэ үед бол за та бүхэн мэдчлэг байлгүй энэ дээр нуршаад яах вэ? За Оросын дэмжлэгтэйгээр монголчууд чи яг энэ үед бол эд оргил хүчтэй байсан үйл дээ. 20 мянган морд зэрэгтэй агаарын хүчтэй 300 танктай гээд ер нь морин дивизтэй ер нь маш хүчрхэг болсон байсан. Тэгээд ялсан байгаа. Оросын хамтаар одоо Японы Кантоны армийг ялаад 1945 онд Хятадыг чөлөөлөх дайнд одоо Японоос чөлөөлөх дайнд Америкийн хүсэлтээр Орос болон монголчууд очиж одоо Хятадыг чөлөөлж өгсөн байдаг байгаа. Энэ үедээ бол за монголчуудын яг одоо цэрэг армийн хүчний хувьд бол яг одоо хамгийн оргил үе байсан гэж бол хэлж болно. Манжийн дарлалаас хойш. За улмаар одоо цаг хугацаа чи явсаар за 1961 онд Монгол улс чинь нөгөө нэгдсэн үндэсний байгууллагад элссэн байдаг штэ. За Оросын шахалтаар те Орос одоо бусад улсууд руу за Монголыг л одоо нэгдсэн үндэсний байгууллагад оруул гэсэн одоо юу гэх юм одоо дэмжлэгээр гэх юм уу. Орос ч бас их Монголд бол бас ээлтэй улс штэ. Миний л бодлоор одоо л ингэж нэг хоёр талд хуваагдчихад байгаа болохоос сайнтай муутай л да. Тэр тал дээр бол марахгүй. Мууч зүйл хийжсэн, сайн ч зүйл бас хийжсэн. За би өмнөх дугаарууд дээр ч ярьжсэн. Тэр Браун өнгөрнө гэж хүнээ те. Тэр хүрээнд одоо хүний цогцсоор хоолдог байсан нөхдийн тухай дугаар хийж явахад за Браун өнгөрнө гэж хүний ямар гавьяа байгуулсан тухай би та бүхэнд ярьж өгсөн байгаа. Түүнтэй ижилхэн Оросуудад бидэнд бас муу юм хийж байсан ч гэсэн сайн зүйл бол бас хийж исэн гэсэн үг. За тэгэхэд одоо нэгдсэн үндэсний байгууллагад одоо оруулахгүй гэж одоо хамгийн их дургуутж исэн улс бол за Хятад улс гэдгийг бол та бүхэн бас өмнө уншиж сонсч ил байсан байх. Яагаад вэ гэхээр Хятадууд манайхыг бол одоо баг тийм тоглоомын улстай өөрийн баг нэгэн мууж гэж үзээд байсан. Харин Оросууд бол үгүй. Энд чинь монголчууд бол аргачгүй штэ одоо 2 дугаар дайнд нүртэл ямар их тус дэмжлэг боллоо тийм ээ. Өөрийн дүүшгээ үздэг улсаа тэгэж бараг дайсан шах улсынхаа гар хөлн болгоно гэж бодохгүй ойлгомжтой шүү дээ. Тэгээд Оросын шахалтаар манайх одоо нэгдсэн үндэсний байгууллагад орсон. Хятадууд хэдийн эсэргүүцэлж байсан ч гэсэн. Хятадууд гэхдээ бас өөдгөө угаастай тэр 45 онд Оросуудтай очиод монголчууд чөлөөлөд өгөхөд за нөгөө тэнгууд нөгөө хятадчин социалист коммунист намууд нь одоо үзэл суртал дэлгэрч одоо нөгөө Мао Цзэдуны эр үеч эхлээ явчихж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө дундад иргэн улс гэж байснаа бүгд найрамдах Хятад ард улс болгосон байдаг байгаа шүү. Тэрийг бас мэдээд аваарай. 49 оноос хойш гэсэн үг ээ. За улмаар ингээд нэгдсэн үндэсний байгууллагууд нэг 61 онд одоо элсчихсэн байсан ч гэсэн нэг Хятадтай тийм хилийн дээрээ байгуулж чадахгүй л байгааз. Тэгсэн чинь монголчуудад маш ашигтай нэг зүйл болоо явцдаг л да. Энэ юу болсон бэ гэхээр 1962 онд за нөгөө Хятадууд чинь өөрийн бараг тийм колон дагуул жижиг улсуудаа одоо тэд нар чинь тусгаар улс болох гээд эхэлсэн чинь гарахгүй гээд үзээ явцсан. Нөгөө энтгэгтэйгээ шууд энтгэгч одоо Хятадтай баг нэг хэсэг нь мужин байсан бохгүй. Тэгсэн чинь тэрнтэйгээ нөгөөх нь Британий дэмжлэгээр одоогийн Англи гэсэн үг шүү дээ. Англи улсын дэмжлэгээр одоо тусгаар улс болох гээд тэгсэн чинь нөгөө Хятадууд нь гарахгүй гээд энэ хоёр чинь хоорондоо за тэрийг ярил бас сунжраал явчихна. Тэгээ энэ гол сэдвүүдийг бариа явчих. Тэгээ хоорондоо дайтаад тэгээд Хятад энтхэг хоёр чинь дайтаад эхэлсэн чинь бас дундуур нөгөө төвдүүд чинь Хятадаас ус тусгаар болох гээд нэг бөө юм болоод тэгсэн чинь Хятадууд сандраа за аль нэг улстай гэрээ байгуулахгүй за нөгөө гадаадын бүх улсууд нь Хятадыг жоохон бүүлээд эхлэв штэ. Тэгсэн чинь аль нэг улстай яаралтай одоо хилийн шугамаа татаж гэрээ байгуулахгүй болохгүй гээд үүн дээр нь за Монголтай бол яарвчлан гэрээ байгуулсан. Ганцхан энэ Хятад ч бас нэг ганцхан манай улсын хилийн асуудлаас маргаантай байдаг гэсэн үг биш шүү. Хойд Солонгосоос ахгуулаад ер нь бүгдэнтэй л ер нь хилийн маргаан бодлоо тийм үүсч байсан үе байдаг. За энэ дээр түрүүнд нэг андуу ярийн дундаа андуу эндүрэд ярьчихсан байж. Энэ энтхэг улс энэ Хятад улсын тийм мууч колон бол байгаагүй шүү. Би энэ төвддөө эндүрэд хэлчихэж энэ хоёр ч хоёулаа нөгөө төвдийн өндөрлөг уулсаар хилэлдэг болохоор хилийн маргаан гарч хоорондоо ер нь бол 2 сая бүр 20 онд ч тэ сүүлд одоо ингээ 3 дахад айтж байгаа гэсэн үг байхгүй юу. Хилийн тийм маш том маргаантай байдгаа гэдгийг ойлгоорой. За бүр сунжруулаад одоо яг ямар газраар бас нэг юм нэг хилийн шугамын нэг жоохон маргаан байгаадсан юм а. Тэгээ яг ямар одоо маргаан байсан тэр мэрийг нь бол одоо ингээд шуалгасч одоо ингээд ярих юм бол тэрнээсээ улбалаад айгу сунжрах гэдэг юм л да. Тэгээд нэг 63 оны за 3 дугаар сарын 25-ны өдөр одоо Улаанбаатар хотноо солилцсноор одоо анхны гэрээ хүчин төгөлдөр болсон л гэдэг. За тэгээд 63 оны
энийг нь хилийн гэрээ гэж үздэг. Нийт бол одоо ингээ 3 гэрээ байгуулсан байдаг. 62 онд анхны гэрээ уулзалт яг таг болонгуудаа шууд хилийнхэн зурвалсыг татцгаагаад эхэлсэн байдаг. Даруй хөдөлцөөгөөд яг энэ дэр чинь болохоор нөгөө хилийн тэр яг ингээ хоорондоо ингээл яг хилээ хизээ татах нь мэддэггүй маргаантай яваал байсан. Тэгснэ нэг өдөр шууд гинт хоёр талаасаа шууд хилээ хайлсан төмрөө татаал шонго байрлуулцгаагаал одоо хилийн багаа байрлуулцгаагаал шууд татаал эхэлцгээсэн гэсэн үг. Ард иргэд нөгөө өмнө нь хэд удаа ингээл хил ингээл энэгээр тогтж яах гэдгийг сонсч байсан ч гэсэн яг тийм одоо олон татгачсан болохоор тийм айтар хатуу юм болно гэж мэдээгүй. Тэгээ ингээд одоо Малдаа явж исэн иргэд зэргээс авахгүйла төрсөн ах дүүнэр мах дүүнэр ингээд хоёр тийш болсон. Энэ чинь маш Монголын нэг маш том тийм харамсалтай түүхүүдийн нэг нь энэ байгаа шүү. Энийг одоо сайн мэдээд аваарай. За гинтийн энэ одоо хил татсан хоёр хилийн шугам татснаас үүдээд за Монголын Алтай нутгийн хуваагдал за Дорнод Монголын малчтын хуваагдал гээд за тэр хилтэй бүс нутгуудаар бол ер нь маш их хуваагдцгаасан байгаа. Маш их хуваагдцгаасан байгаа. Одоо нөгөө ах дүүнэр төрөл төрөсөд те одоо жишээ нь одоо энэ өвөр Монголын хөлөн бүрийн баяд одоо дөрвүүд одоо хамниган айл өрхүүд одоо ахан дүүс те тэгээд одоо манай Дорнод аймгийн Баян түмэн чой болсон одоо суманд байсан хүмүүсийн одоо энэ хил хуваагдсанаас болоод маш их хохирсон байна. За тэр Алтай одоо Баруун Монголын хуваагдалт нь бол одоо Баян үлгийн Увс Ховд аймгийн зарим нутаг одоо Хятадын Шинжаан одоо Шинжааны чи одоо тайлбарлах юм бол одоо их баруун гэсэн үг шүү дээ. За тэр аймгийн бүс нутгийн харьяалалтай одоо хил залгаа байсан айлууд одоо ингээд саагалтын зайтай за жишээ авъя л да. За нэг 4-5 хүн гээд за 4-5 ч гэхгүй шүү дээ. Бараг нэг 2-3 км-ийн зайтай саахалт байсан. За мэдээж ойрхон байгаа юм чи ах дүүс хамаатан содон л та гэж ойрхон байгаа ш тийм ээ. Тэгээд тийм байсан айлууд маргааш өглөө нь ингээд босоод ч юм уу нэг үдээс хойш нэг 2-3 цагийн дараа ч юм уу гинт ингээд хоёр улсын нэг хэн ганц 2 цагийн өмнө ингээд бараагаа хараа байцсан хүмүүс чинь хоёр өөр улсын иргэд болоод эхэлчихэр чи ямар хэрэг байх вэ? Тэр бол гинтийн аимшигтэй зүйл болсон гэдэг нь бол ойлгомжтой мэдэгдэж байгаа хаа. За тэгээд би яагаад энэ сэдвээр ярих болсон бэ гэдгээ бас дэлгэрүүлээд дундуур нь ярьчих. За нэг 5 6 за 6 жилийн өмнө юм уу 19 он гэхэр чи 6 жилийн өмнө би нэг Доронтой аймагт нэг тэмцээнд орох гээд одоо тэр чи учиргүй бас зайтай юм байлаа шүү дээ. Улаанбаатараас. Тэгээ автобусаар явж байхдаа яг зэрэгэлдээ суусан нэг настай ахтай юм яриад явлаа л да. Тэгээд ир анх энийг сонсч байсан. Яг надад өөр тохиолдоогүй ч гэсэн одоо манай найз тохиолдсон тийм түүх байдаг. Одоо тийм хилийн шугам гинт татчихсан. Тэгээд одоо төрсөнтэй үдтэйгээ уулзч чадаагүй байж байгаа 31 жилийн дараа уулзсан тийм гинтийн зүйл болоод одоо гинт шууд шугам татчихсан. Тэгээ Малдаа явсан дүүн эргэж ирээгүй шууд тэгээ хятадтай иргэн болсон гэж байгаа. Тийм аимшигтай зүйл болсон юм бэлээ. Тэрийг бас сонсоод явж исэн тухайн үедээ тэгээ судалж бодлаагүй байж байгаа. Дараах нь ингээд интернетийн угаар судалж байгаад би энэхүү мэдээллүүдийг цуглуулж авдсан. Тэгээ 27-нд явж байгаад одоо ингээд дэлгэж байна. Зах цухаас нь гэх юм уу. Тэгээ уулзаагүй байж байгаа 31 жилийн дараа төрсөн дүүтэйгээ уулзах мэдрэмж бас ямар байдаг бол те. Бас аимшигтай сэтгэл өвтгсөн одоо баярлуулж нулимс урсгасан л тийм л торгон мөч байсан байх та. Одоогийн нэг кино гэж нэг сонь юм хийгээд байгаа гарууд үнэхээр одоо тийм сэдв болдохгүй ядаад тийм хачаа юм хийгээд идэм үү яадгийн үлгэр юм хийгээд байгаа шүү дээ. Одоо энэ Монголын кино контентууд гэж одоо гадныхан байтугай дотоодын бид нар мөртлөө үзээ санаа зовхоор тийм юмнууд хийгээд байгаа шүү дээ. Тэд нар одоо ийм гоё сэдв мэдвийг барьж аваа тий. Үнэхээр гоё тулталж жүжиглээд одоо тэр шараг гэгээ гээд гоё кино хийсэн мэлээ ч тэр үнэхээр гоё кино болсон мэл. Тэр кино миноны хэмжээний энэ ийм гоё сэдв биш дээ. Тэгэхээр гоё найруулад хийхэд бол бас болмоор л байгаа юм. Миний хувьд бол за би энэ текстгүй шууд яриад яваад байгаа болохоор зарим зүйлийнх нь он дороллынх нь дистраллыг бас наан цаана орхитуулж болон дараа нь яриад иж магадгүй. За тэрийг бас уучлаарай. За 1919 онд монголчууд чинь нөгөө манжийн дарлаас гараад нэг хэсэг богдхон засаглалд ороод хэсэгт одоо ингээд тусгай тогтнолоо зарлахаа хөөцөлтөд явж байхад нь одоо энэ Гоминда нам хятадын зэрэг гэсэн үг л да. Гоминда намын зэргүүд орж ирээд одоо тусгай тогтнолыг нь тунхаглуулахгүй одоо саад болж одоо байсан гэсэн үг. Одоо хятадын мужид авах гэдсэн гэсэн үг л да. Тэгэхэд одоо 1921 он нөгөө бараа өнгөрөн цагаан том бараа өнгөрөн болон Сүхбаатар Жанжи эдрийн бослогоос болоод арилтаас болоод тэд нэр одоо дуусцаасан гэсэн үг вэ. Нөгөө гамин гэж яриад идэв штэ. Тэр чинь бол яг үндэ Гоминдан гэдэг үгний товчлсон хэлбэр юм шүү. За тэгээд нэг хятадын 1960-аас 1970 онд
одоо өвөр монголчуудыг одоо 16,000 гаруй гэдэг баха. Үе олноор нь одоо яргалж алж ийсэн тэр соёлын товтлогоо гэж худал гүжирдэж одоо тусгай тохиомлоо зарлаж Монголтойгоо нийлэх гэдэг байна гэж яргалж байсныг ном сонин тийм судалгаа материал уншдаг ер нь түүх сонирхдаг хүмүүс бол ер нь мэдэж байгаа бах та ямар аимшигтай яргалал хийж ямар аимшигтай хавчин гадуурхаж байсныг нь тэр Сэхэтэн ном Сэхэтэн багш эмч мэх гэх мэтчлээ одоо хамаг юмыг нь одоо хорж барьж байцаалж алж байсан түүхтэй нэг монголчуудын харамсалтай юм нь өвөр монголчуудыг нэг өөртөө нэгтгэж чадаагүй явдал байдаг. Тэгээ монгол бичгийг нь хорих одоо хан зүсэг хүчээр сургуулах Сэхэтнүүдийг нь янжин гэнсүү зэрэглөө хүн хүчээр ажил хийх гэхээр цөөлж байсан малчтайхан газар нутгийг болохоор хятад харьяаламжтад өгч байсан гэдэг үнэхээр одоо аимшигтай түүхүүд дарамтлж байсан түүхүүд байдаг л да. Энэ бүхэн чи яг хаалттай Мао Цзэдуны үеэс хойш хаалттай далд хэлбэрт байж байгаад одоо энэ 21-р зууны эхнээс ер нь өр Монголын өртөө засах орны иргэдээс яриа гаргаж ер нь бусдад нээлттэй сэдв болж яригдсан байдаг л да. За тэгээ 62 за 1963 1964 онд гэрээ байгуулад за 64 оны гэрээ нь бол сүүлийн гэрээ нь байсан гэж ойлгож байна. 64 оны 6 дугаар сарын 30-нд за Улаанбаатар хотод одоо гарын үсэг зурсан юм аа. За хоёр талаас яг одоо иймэрхүү одоогийн яг зураглалаараа гэсэн үг. Тэгсэн чинь юу болсон бэ гэсэн чинь 64 онд нөгөө Хурушев за зөвлөлт холбоотулсан Хурушев одоо Брежневээр солигдсны дараа Хятад Оросын харилцаа бол зүгээр гинт амир маш хүчтэйгээр муу төвшөнд очсон. Одоо байдал нь хурцдсан. Харин Монголын засгийн газар бол өрсөлдөгч одоо хоёр хүчний зөвлөлт холбоотулсыг бол үнэхээр хувиршгүйгээр дэмжсэн. Угаасаа л Оростой ээлтэй, Оросын ээлтэй байсан тул одоо зөвлөлтийг л дагсан байна. За тэгээ 1966 оны одоо Дамааны арлын 1967 оны Казахстаны хэлгийн бодлооны дараа бүгд найрамдах Хятад ард улсын одоо Хятадын ардын чөлөөлөх армийн ангуудыг хойд хил дээрээ бөөгнөрүүлэх замаар одоо умарт цэргийн бүлэглэл гэсэн цэргийн хүчтэй бүлгийг байгуулсан тул одоо Монголын яг урд хязгаар дээр гэсэн үг шүү дээ. Тийм цэргүүд маш хүчтэй цэргүүдийг одоо маш их тоотой цэргүүдийг одоо авчирсан чи зөвлөлт холбоотулсан тал одоо Монголд их хэмжээний цэргийн хүч одоо байрлуулахар шийдсэн. За 1968 оноос Монголд орж ирсэн цэргийн хүч тогтмол одоо 70-аас 80,000 хүнтэй байсан. За ингэж одоо Монголд Оросын нөгөө их хүчин орж ирсэн гэж бол тэгээд ер нь тэгсгээл ер нь ойлгоч. Тэгээ одоо ингээд цааш нь ингээд сонжруулаад явах юм бол за Хятадд тэр нөгөө ус төрөгчийн зэвсэг мэвсэг бүтээсэн гээ яриа явах юм бол дахиад сонжраад эн чинь яваад өгнө. Тэгээд ер нь Оросууд одоо Монголд суурин амьдарч байсан. За одоо 64 оноос хойш одоо суурин амьдраад одоо Монголд бол өчнөө бүтээн байгуулалтыг хийж өгсөн байдгийг шүү дээ. Зайлвал нөгөө бал даргын одоо Цэдэн бал даргын эхнэрийг хин гэдэг үлээ. Нэг пялла тоо ч үлээ те. Тэр нөгөө наримтлал цусланг барьсан гээл хүүхдийн төлөө сан байгуулсан гээл ер нь мундаг зүйлс хийж өгсөн байдаг шүү дээ. Оросууд ч Монголд за бал дарагдаа бол бас бид нар ч юм бол өстө үргэлж мөнхөд баярлж явах хэвээр хүмүүс шүү дээ. Ер нь бол бүхэл зүйлийг одоо сүс нийгмийн үед ч одоо бүхэл зүйлийг өөрсдөө бүх зүйлээ үйлдвэрлэждэг тий. Тэгээ ер нь за ер нь одоо 40 оноос хойш чинь тэгээд ер нь ямар ч улсаас айхгүй ер нь гадныхын юун дээр хүртэл одоо Америкийн сэтгүүл дээр хүртэл гарсан байдаг үстэй. Ази одоо минималист одоо юунаас ч эмээхгүй шүү дээ. Эмээхгүй одоо хүнээр бол одоо шийдчихсэн тий. Яавал яачих гэдэг тийм нэг эвгүй улсуудынх нь нэг гэж нэрлэгдэж байсан гэхээр чинь цэргийн хүч мүч тэр айрын бол үнэхээр чангатай тэгээ хойно Оросын дэмжлэгтэй бас л тийм нэг харьгаа улс одоогоор ингээд барагцаа гарч ирэх юм бол одоогийн хойд Солонгос яаж дэлхийг жижигнүүлдэг вүлээ те түүнтэй ижилхэн Монгол гэдэг улс чи эдийн цөөхөлж гисэн тийм минималист юм яавал яачих гэдэг хуримтгай тийм эвгүй улс байсан гэдгийг Америкийн сэтгүүлүүд дээр хүртэл гарч ирсэн гэсэн түүхэн баримтууд хүртэл байдаг шүү дээ. Тэгэхээр ямар гоё улсаа ямар гоё авч явж байсан бэ гэдгийг нь одоо энэ дээрээс харагдаж байгаа хөөх. Тэгээ хятадуудад ч дарлуулахгүй те Оросуудад ч нэг учир зүгүүд ойлгоноод уд хойно гарч гүгээд байхгүй төвийг сагчдаг тийм гоё өдөртөгч байсан маа. Тэгэхэд чинь л одоо энэ хүмүүс чинь одоогийн хүмүүс нь юу юм бэ? Дөөмө хувхай дөрөвд мөрөвдөж шиг хачаа чи юм яриад. Тийм нэг хүнд нэг тийм нэг гачин зам байд юм аа. Нэг юм монголчууд тэрнээсээ болж чинь одоо зүүн гараа халах гэж нэг хуваагдаад тэр манжуудад ерөн хооронд нь ясаасаар хооронд нь муудалцуулсаар гал манжууд ерөн дарлаад эзлээд авцсан юм шүү дээ. Тэрийг одоо яасан ч ойлгодгүй. Одоо болтол тэгээд нэг одоо энэ ялж хэлэхгүй одоо энэ бүх төр хүртэл харагдаж байгаа юм зү. За дөрөвд гээл халах гээл бүх зүйл дээр хүртэл яригдаад энэ бол хамгийн тийм тэнэг зам байхгүй. Адилхан л нэг Монгол гадаад очлоо Монгол гэж яригдана. Монголдо ирэхээр болохоор аймгаараа хуваагдчихна. Аймаг дотроо болохоор сумаараа хуваагдчихна. Суман дотроо багн дотоороо хамаатнараа ч гэдэг юм уу. Ийм нэг хуваагдлын ийм нэг гачин зангаа
одоо ер нь болимоор санагдтiin. Шал миний бодлоор бол үнэхээр хамгийн муухай тийм тэнэг зам багхгүй. За тэгээд 1990 он боллоо. За зөвлөлт холбоот улс задарлаа. За тэгээ яасан ч нэг хүйтэн дайн дууслаа. За энэ хүйтэн дайн гэдэг нь би хувийн зүгээс зүгээр тайлбарлаад өгье. Хүйтэн дайн гэдэг нь энэ бол яг алсуураа зүгээр Америк, Орос хоёрын дайн багхгүй. Халуун зэвсэг те галбуу ашиглахгүйгээр за геополитик за тэгээд эдийн засаг шинжлэх ухаан гэж за энэ чинь нэг бүх өчнөө зүйлээрээ өрсөлдсөн юм а энэ хоёр ч 45 оноос хойш 91 он хүртэл энэ хүйтэн дайн үргэлжилсэн байдэн штэ. За энд чинь нөгөө нэг сансарт нисэх хэн төрүүлжний сан дээр буух вэ. За тэгээд нөгөө урлаг спорт бүр нэг энгийн нэг шатран дээр хүртэл тийм юм одоо гарч байгаа хөтэй тий. Тэгээд цүмийн зэвсэг бүтээх гэл энэ нэг амар юм болсоо. За тэрэн дунд нь за тэгээд тэрэн дунд чи одоо нөгөө социалист капиталист гэж хуваагдчихаар зөвлөлт холбоот улсын талд нь болохоор за зүүн Европын социалист улсууд тэгээ Куб, Вьетнам, Хойд Солонгос, за манай Монгол эдгээр баазж байгаа. За капиталист бол арчлалгээ явуулчихаар чи Америкийн нэгдсэн улс болно. Хэдний талд чинь нэг баруун Европын олон орнууд тэгээ Япон одоогийн өмнөд Солонгос эднэр ч ороо явчихсан байсан. За тэрийг болохоор нэг хүйтэн дайн гэдэг юм аа. Тэгээд ойлгоод аваарай. За тэгээ зөвлөлт холбоот улс задарлаа. За эн чинь тэгээ ярихаар задраг улсын шалтгаан за 1985 оноос хойш одоо зөвлөлт холбоот улсын удирдагч Михаил Горбачев одоо перестройка буюу одоо шинжилэлт гэж байна. Гласности буюу ил тод байдал бодлогыг ийм бодлогыг одоо эхлүүлсэн байдаг. За тэгээ зөвлөлт холбоот улсын одоо эдийн засаг хямралд орж зэвсэг түвшнээ одоо гадаадаас татах тийм бодлого баримтлуулсан. За энэ Горбачев 1989 онд одоо Монголд ирж байхдаа айлчлалаар ирэнгүүтээ за бид нар одоо цэргүүдээ татаж эхэлнэ гэсэн яриаг өгсөн юм байлаа. За тэрнээс нь хойш 1989-өөс 1992 он гэхэд одоо 100 мянган гаруй хүнийг Монголоос одоо гаргасан байдаг. Энийг нь бас одоо гадны улсуудыг одоо даруй гаргахыг цадин бал дарга уриалаад одоо даруй гаргасан байдаг. За Монголд байсан Оросын цэргүүдийг байлгахад асар их зардал гаргадаг байсан тул тэд бас татах шийдвэр гаргасан. Тэгээ бас Монголд бас тэднийг байлгаад авах зохимжгүй байсан тул одоо даруй гаргасан гэж түүхэн сурвалжууд үлдсэн байдаг. За тэгээ үүнээс ч хойш нөгөө ардчлал гарч ирээд тэгээ цаашаа Монголын маань түүх үргэлжлээ явсан билээ. За дараагийнхаа сэдвлээ оръё. За энэ Дорногов аймгийн за энэ Сулин хээрийн отряд буюу Хилийн Тэг 168 дугаар ангийг одоо 2010-аас 2016 оны хооронд нууцаар Хилээс дотогш 45 км татсан ноцтой хэрэг гарч ирсэн байна. За ингэхдээ 77 жилийн түүхтэй алдарт Хилийн отрядыг нүүлгэн шилжүүлэхийн тулд одоо улсын төсвөөс 2 тэрбум 100 сая төгрөг зарцуулсан гэх албан бус тоо байдаг. За яагаад гэсэн асуулт гарч ирнэ. За энэ асуултанд эрх баригчид хариулт өгөхдөө уг отряд нь аймаг сумын төвөөс алслагдсан байсан тул за Тус аймгийн Алтан булдаг сум руу нүүлгэн байршуулах шийдвэрийг анх Монгол улсын засгийн газар 2010 онд гаргаж хэрэгжүүлсэн гэх хариултыг өгсөн. За зөвтгөх шалтгаанаа энэ мэтлэн цааш үргэлжлүүлэхэд дамжиггүй. За мөн тухайн Хилийн отрядыг хугацаа цэргийн албан хаагчдаар биш гэрээт цэргийн албан хаагчдаар мануулдаг болсон гин. За яг тэгвэл үнэндээ одоо нөгөө тэнд одоо ажиллаж одоо албан хааж исэн цэрэг нь хэлсэн юм байна л да. За бидний байрлаж байсан отрядын бөөрийн дор маш их хэмжээний цагаан алтны орд нөөц илэрсэн. За үүнийг ухаж урд гүрэнрөө гарах ажлыг мөн л урд зүгийн хятад компани 100% хариуцсан ажиллахаар болсон юм билээ. Үнэн гэвэл өрдөөл инэ хэмээн хүрнээ суухыг л хэлчихний гүнигтэй яриа зүрх урах шиг санагдлаа. За би энэ Google цагийн сайт дээр тавигдсан мэдээллийг хүргэж байна. Эднийх бол ер нь үнэтэй ойр гой мэдээллүүдийг хүргэдэг шүү. За өнөөдөр Хилийн отряд тушаалаар нүүлгэн шилжүүлж эрэлхий хилчдийн гал голомтын дор өршин буу Эрдэнэсээ харийнханд зүгээр л өгчих байсан юм бол одоо үгдээ зэрлэхийг хилчид маань хиний төлөө эх орны ширхэг чулуу бүхнийг өмгөөлж алтан амиа юуны тулд өргсөн юм бэ? Тэр тусмаа Хилийн отрядыг нь нүүлгэн шилжүүлэх нэрийн дор хөөд зайлуулад бөөрийг нь сэндийлэх гэж буйн дэндүү их доромжлол биш гэж үү гэсэн. За энэ мэдээллийг нь уншаад ухад судлаад үзэхээр за тэрхүү отрядыг бол нүүлгчихсэн юм байна. За тэгээ хатан булаг сумынхаа төв дээр нь отрядыг нь дахин барьсан шинээр барьсан юм байна. Сайхан шинэл зүйл барьсан байна. Тэгээ үнэхээр тэр цагаан алтны ордны шалтгаанаас болж тэгсэн бол тэр Хилээ татаж одоо харийн хүмүүст тэгж одоо баг юу гэх юмтэй арилжчихсан бол тэр бол үнэхээр л муухай зүйлтэй те. Монгол орны тэр нэг ганц алхам газрын төлөө хичнээн 100 хичнээн мянгараа хүмүүс өгөж үргэж тэрийг авч үлдэхийн тулд өгөж үргэцгээж байгаа билээ. Гэтэл одоо ингэж өгödөх бол бас болохгүй зүйл л дээ. Гэхдээ бас нөгөө талаас нь бодоод үзэхээр тэр отрядын ажилчид хүмүүс нас төв суурин газар ихээр бас нэг бодлын бас авууштай юм те. Гэхдээ 45 км гэдэг чинь
бага биш шүү. Овоо тоо шүү. За энэний цаана одоо ямар учир шалтгаан байдгийг нь би одоо сайн мэдэхгүй маа. Гэхдээ л энэ хятад хүн бол хятад хүн. Одоо бид нарт өчнөө 100 мянган жил одоо хамт одоо хөрш болж амьдарч байна. Гэтэл одоо хятад хүний санааг ямар санаатайг бид нар ч одоо сайн мэднэ. Одоо хүртэл энэ Америкчууд хүртэл яаж байгаа вэ лээ те. Англиан хятадыг дэмжээл одоо хамгийн марн дэмжээл одоо хятадаас оюутнууд хүртэл аваад одоо 30 мянган оюутан үндсэн салбаруудаа ажиллуулж ирсэн. Нөгөөд нь шууд үндсрэг хөөцөлтэй сургуулийн төгсч хамгийн мэг сурж авчингуудаа эргэж очоод хятадтай ажиллацгаагаад одоо хятадууд дэлхийд одоо ноёлох 1 2 дугаар улсын элнийг болчлоо штэ. Эдийн засаг энэ бүхэлд салбартаа. Тэгээ Америкчууд хүртэл одоо маалдуулчаад хамаа барьж штэ. Тэгэхээр ямар хүмүүс үлээ. Нэг амар бодлого байдаг үстэй. Нэг төв урагшлаад, нэг сүүм урагшлаад, буцаад нэг төв урагшилдаг гэж. Ямхаар явдаг тийм хятад бодлого, ямхын бодлого гэдэг нэг айтрим уншижсэнаа сончлаа. За энэ удаагийн дугаар ингээд дуслаа. За та бүхэн сонирхолтой байсан байх гэж бодож байна. За тэгээд дараагийнхаа дугаараар за нэг үндсэн сэдвэрээ буюу амьтны тухай ярих байгаа. За бака.